Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран бэлтгэдэг энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэх гэж байна. Манай иргэдийн хувьд эмийн сан бол хүнсний дэлгүүр мэт үйлчлүүлдэг нэг байгууллага. Эм хэдийн өвчин тустайж хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэн бүхэн мэдэгч тэр болгон анхаардаггүй. Ажил ихтэй их хотын амьдралд иргэд бид эрүүл мэндээ урьдчилан хамгаалах биш, өвдсөн хойно нь эмнэлэг гэдэг газар очдог нь нуух зүйл биш юм. Эмнэлэг орох зав алгаа гисээр эмийн сан руу гүйдэг нь мөн л нууц биш. Нийслэлийн хэмжээнд 1047 эмнэлэг, 756 эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнд эмийн сан 500, эмнэлгийн эмийн сан 30, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага 139 байна. Мөн эм хангамжийн байгууллагад 790 эмзүүч, эм найруулагч 603 ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт бус за иргэд байгууллагын хүсэлтээр ингээд ийм хяналт шалгалтуудыг хийдэг байгаа. За ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд 600 орчим эмийн сан, за 30 гаруй эмийн үйлдвэр, 200-аад эмнэлгийн хэрэгсэл, биологи идэвхтэй бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм байнамаа. За нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэмжээнд эм бие уялдмал хяналтын чиглэлээр ерөнхийдөө хэлэг алаар орж ирж байгаа бүтээгдэхүүнд нэг тусдаа хэлтэс хяналт шалгалт хийж байгаа. За яг дотооддоо зах зээл дээр байгаа эмчилгээ үйлчлэгэнд хэрэгжилж байгаа эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдалд одоо манай эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлцээс ингээ хяналт шалгалтуудыг хийгээд явдаг. За энэ ерөнхийдөө хяналт шалгалт хийж явах явцад бол Монгол улсын эмийн бүртгэгдээгүй чанарын баталгаажлалтгүй эм хэрэгсэл эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжилж байгаа зөрчил бол одоо жил ирэх тусам одоо ингээ буурч байгаа. За 2004 оны байдлаар бол 80% эзэлдэг байсан бол одоо 2013 оны байдлаар 13% болж ингээ буурсан байгаа. За эмийн санд хүлээн авж байгаа жорын хувьд бол одоо жоргуу олгох юм одоо эмийг жоргуу олгож байгаа байдал, за хүчингүй жороор олгож байгаа энэ зөрчилүүд бол төдийлөн буурахгүй байгаа. Эмнэлэгт үзүүлж эмчийн тухайн өвчтөнд зориулж идсэн эмийн жороор биш, дур мэдэн эм авч хэрэглэх нь нийтлэг дутагдал. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт судалгаагаар нийтлэхээр илэрч байгаа зөрчил дутагдал нь стандартын бус бланк өвчтний карт цаасан дээр бичдэг. Өвчтний нас хүс онош бичдэггүй, эмнэлэг эмчийн нэр тодорхойгүй, тамга тэмдэг дардаггүй, эмийн тун хэмжээг бүрэн бичдэггүй, алдаатай бичдэг, эмийг хэрэглэх талаар тодорхой бичдэггүй, өвчтөнд зөвлөгөө өгөх байдал дутмаг, эмийн давхцал үйл нийцлийг тооцдоггүй зэрэг зөрчил дутагдал илэрсээр байдаг байна. Жорыг бол бид нар ингээд шалгаж үзээд дотор нь алдаатай бол энэ бид нар бас бүртгэл хөтэлдэг байгаа. Энэ бол эмийн сангийн стандартад алдаатай эмийн жор дээр бол бүртгэл хөтлөгдөд тэр эмийг жороо авч үлдээд энэ эм алдаатай учраас та жороо эмчтэй очиод дахин бичүүлж ирээ гэдэг шаардлагыг бол бид нар тавьдаг. Жор маань өөрөө бас айгүй олон янзын алдаа гаргадаг. Жишээлбэл ерөөсө жорын хуудсан дээр ингээд юу байхгүй, өвчтний овог нэр байхгүй. Одоо жорын хуудас гэдэг маань бол аль бие ёсоор ингээд байж байгаа тийм ээ. Ингээд жорын хуудас байж байгаа. Энд дээр өвчтний нэр, овог нэр, нас, онш бичигдэх ёстой. Эмийг бол нэршилтэй нь олох тун хэмжээтэй нь энийг нь бол латинаар бол эмч бичсэн байх ёстой гэдэг. Тэгээ энэ доор нь бол одоо он сар өдрөө тавьсан байх ёстой. Тухайн жорыг бол бичсэн өдрөөс 10-аас 14 хоногийн дотор хүчинтэй байдаг. Тэгэхээр энэ он сар байхгүй болохоор бас яах вэ? Хизээ бичсэн жор вэ гэдэг чинь бас ингээд яах вэ? Энэ хүн уус нь уугаагүй юу гэд бас яах вэ? Эмийн зохисгүй хэрэглээнд энэ чи өөрөө нөлөөлөд ирдэг. Тэгээ энэ эмнэлгийн нэр байхгүй. Эмийн ямар ч хувийн эмчийн тамга байхгүй болоод ирж байгаа. Тэгэхээр энийг одоо хүчингүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр эмчнэр маань ерөөсө жорынхаа стандартын дагуу жороо ерөөсө зөв бичдэг. Одоо жишээлбэл энэ харах юм бол энд ингээд латин нэрээр ингээд бичсэн байна тийм ээ. Тэгэнгүүтээ доор нь юу гэдэг нь кириллээр ингээд бичиж явцсан. Тэгээ энэ дээр ямар ч одоо өвчтний юу байхгүй, онш байхгүй. Тэгээ хаанахын ямар имлэг бөөмид тэгээд харилцах утас байхгүй, он сар нь байхгүй. Гарын үсгтэй. Ийм жор бас байна. Тэгээд ерөөсөө ийм жорын цаасгүй ийм жор хүртэл орж ирнэ бид нар дээр. Зүгээр ноор цаас. Зүгээр ингээд цаанаарыг цаасан дээр нэр бичээд ингээд гараас сурцсан. Хинд юу өхөн мэддэхгүй те. Ингээд энэ бол бас ингээд яг алтаатай жорнд хор. Эднийг бол бид нэр өвчтөнд олохгүй одоо та жороо дахиж бичүүлж ирээ гэдэг юм одоо шаардлага тавьдаг. Одоо тухайн ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүний хариуцлагагүй байдлаас шалтгаалсан зөрчлүүд нэлээд буурахгүй байна. Энэ дээр бол за одоо
эмтэй холбоотой анхан шатны бүртгэл хөтөлтийн байдал байгаад байна. За мөн эдийн засаг одоо санхүүтэй холбоотой зөрчлүүд бас мөн ялангуяа гарч байгаа энэ дээр бол шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамж муу байгаад байна. За ажлын байр нь одоо шаардлага хангахгүй зориултын бас одоо байранд үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлүүд бас тодорхой хувьдаг эзэлж байгаа. Тэгээ ер нь эмийн зохистой хэрэглээ гэдэг маань эмч, өвчтөн, эмзүүч гэсэн энэ гурван одоо хүмүүс буюу энэ гурван цикл тойргийн дунд бол аль нь тухайн хүн хариуцлагаа мэдрээд тус тусынхаа үүрэг хариуцлагыг одоо яг зөв хийсэн тохиолдолд эмийн зохистой хэрэглээ бол зөв явагдаж байгаа шүү дээ. Хүүхэд бол гэр бүлийн үнэт эрдэнэ. Бурханаас өгсөн бэлгээ эцэг эхчүүд өөрсдийн санамсаргүй анхааралгүй байдлаасаа болж хохиролд хүргэж байна. Тухайлбал аав эмээ өвөөгийнхөө уудаг эмийг хүүхэд аван мэдэхгүй уух, нэг дор олон эм авч тэрийгэ хүүхдийн гар хүрэхээр газар байрлуулдаг нь эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдлын нэг юм. Та бидний хэрэгэлдэг эмийг бяцхан өрсөж аван ууж, эрүүл мэндийг хохироож, цаашлаад амь насаа алдах эрсдэл өндөр гэдгийг та бүхэн сайн санаж яг одоо биднийг үзэж байгаа бол эмээ хаан тавьснаа нэг санаарай. Манай засгаар 2013 оны 1 сарын 1-ээс 11 сарын 31 хүртэл бол эмийн хордлогоор яаралтай засламжийн засгаар үйлчлүүлсэн 207 хүүхэд байгаа. За энэ 207 хүүхдээс тасаг твтэгт 70-аад хүүхэд бол хоол босруулалт тасаг буюу схений тасагт бол хэвтийн эмчлүүлсэн байгаа. За энэ хордож ирж байгаа эмийнхэн төрөл ямар эмнүүд ерөнхийдөө багтаад байна гэхлээрэ карбамазепин унал таталтай эсрэг юм байгаа тийм ээ. Энийг бол жороор олгодог. За тэгээ бүр маш их хэмжээгээр 80 ширхгээр хүртэл ууж ирсэн тохиолдол байна. 45 ширхгийг ууж ирсэн тохиолдол байна. За дээрээс нь даралт буулгах юмнууд байна. Парацетамол, тайвшруулах юм, тэгээ жирэмснээс хамгаалах юмыг маш ихээр ууж ирж байна. Тэрийг одоо хүүхдийн гар хүрэх газар л тавиад ийн гэсэн үг тийм ээ. За тэгээд ямар одоо яг энэ ондоо л энэ хүүхдүүд маань насныхын бүтцээр бид нэр үзлээ л дээ. Тэгэхэд бол 1-5 насны хүүхдүүд маань л энэ эмийг бол уусан байлаа. За тэгээд 1-5 насны хүүхдүүд маань өөрсдөө онцлогтой юмыг сонирхдог тий юмыг амандаа хийж таньж мэддэг тийм хүүхдүүд байдаг. Эмийг баг эм гэж мэдгүйгээр ч хэрэглээд ирж байгаа юм тохиолдол бас байгаа. За иргэд маань эхлээд таны бие завирлах уу өвцөн тохиолдолд та ямар ч байсан эхлээд бол эмчтэй хандах ёстой. Бүр яаралтай ч юм уу тиймэрхүү тохиолдолд бол бүр шүн нэтер бол дуудлага өгөөд ямар ч байсан өвдөж байгаа тохиолдолд эхлээд бол эмийн санд биш эмчид хандах нь бол зүйтэй. Тэгээд эмчтэй хандаад өвчнийхээ оншиг тодруулаад тэгээд үндсэндээ эмчээс жор бичнэ. Түүнээс биш карт бол авчрахгүй. Жор маань болохоор юм эмийн жор гэсэн юм альбан бланк дээр бичигдсэн эмчийн тамхтай гарын үсэгтэй энэ бүрэн мэдээлэл агуулсан эм бичиг баримтыг авчирж ийж одоо яг эмнэлгээс жорын дагуу биднээс эмээ авнаа. Ер нь бол авах хэмжээ нь бол гэрийн нөхцөлд бол их хэмжээгээр ус өгөөд бөөлжүүлэх хэрэгтэй яг тухайн үед нь. За тэгээд манай дээр бол ирээд бол хотоодын угаах те төвчүүлсэн нүүрс хоргоожүүлэх арга хэмжээнүүдээ аваад тэгээ хүүхдээ ажиглаж агаад хэрвээ гайгүй бол буцааж байгаа. Зөвлөгөөгч буцааж байгаа. Гендэж би гондооч би. Манай насанд хүрсэн иргэдийн хувьд эмийн хордлогод их хэмжээгээр хордон эмнэлгийн тусламж авдаг. Энэ нь ямар зорилгоор яах гэж тэр их эмийг ууж ирж байна вэ гэдэг нь илт. Иймд иргэд та бүхэн буруу алхам хийхээсээ урд дахин нэг бодож үнэт амьдралаа нэг санах хэрэгтэй. Мөн зарим нэг эмийн сан хэдий бизнесийн байгуулагч гэсэн иргэд орж ирээд эм авъя гихтэн наад захын эмчийн бичиж өгсөн жор байгаа эсэх ямар зорилгоор хэрэглэх гэж байгаа. Дур мэдэн эм авах эрсдлийг нь заавал асууж эмчийн бичиж өгсөн стандартын жорын дагуу олгож байвал насанд хүрсэн иргэд их хэмжээгээр эм худалдан авах нь багасж болох юм. Эмийг болохоор иргэд болохоор эмчийн жороор, эмчийн заавраар хэрэглэх ёстой. Тэгтэл одоо эмчийн жоргүйгээр өөрийн дураар ханаа том уу ч юм уу, аль нэг ходоод гис хямрдаг ч юм уу. Тэгээд дураараа л одоо антибиотик болол ерөөсө замбрааг хэрэглэдэг болсон. Дээрэс нь тухайн эмээ хэрэглэлээ гэхэд тэр эмийнхэн яаж уух вэ? Уухад миний бид ямар өөрчлөлт гарах вэ? Гаж нөлөө ямар энэ эмийг уухад ямар гаж нөлөө илэрх вэ? Дээрэс нь тухайн эмийг уухад ходоодоо ч юм уу өөр эртнээ яаж давхар хамгаалах вэ гэдэг мэдээллийг сайн авч явах хэрэгтэй.
бас нэг анхааруулах зүйл болохоор ялангуяа өндөр настай хүмүүс сэтгцийн эмчийн хяналтанд байдаг хүмүүс бол ар гэрийнх нь асран хамгаалагч нь тухайн эмийг яг цаг тухайд нь тухайн үедээ хяналттай өгч хэрэглэх шаардлагатай. Тэгвэл болоод тэр хүмүүс маань эмээ андуурчуудаг, тунгаа хэтрүүлдэг тохиолдол байна. Эмд бол олон улсын нэршил, худалдааны нэршил гэсэн нэршлүүдтэй байдаг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол одоо жишээлбэл олон улсын нэршил гэх юм бол одоо энэ диклофенак гэдэг энэ доор нь бичсэн байгаа. Энэ бол диклофенак. Худалдааны нэршил бол тухайн үйлдвэрлэгч нь өөрөө өгсөн нэршил байгаа. Жишээлбэл энэ дэр диклофенак 100 мг-тай үйлдвэрлэгч нь Герман улсын Denk фармынх байна. Тэгэхээр диклоденк гэж нэрлэлсэн байна. Энд болохоор энэ бас диклофенак тийм ээ. Энийг болохоор Киркагийн Словений Кирка үйлдвэрлээд наклофен дуу гэж нэрлэлсэн. Тэгэхээр энэ нэршлээс нь болоод хүмүүс нөгөө андуур хоёр өөр юм байна гэж ойлгох. Тийм. Тэгээд энийгээ давхардуулж хэрэглэх. Тэгэхээр одоо юу гэдэг диклоденк нэг уугаад тэгээ наклофен дуу уухаар яг тухайн энийг хүн ингээд аваад уучих юм бол нэгийг уух хэвээр байтал тун хэтрэлт үүсээд тэрнээсээ хордлого үүсэх. Хордлогонд орох тийм ээ тунгийн хэтрэлт үүсэх, гаж нөлөө үүсэх байдлууд бол илэрж байгаа байхгүй. Тэгэхээр эмчнэр болохоор аль болох эмийн жорыг бол яг олон улсын нэршлэр нь илүү бичиж их нь одоо жорын давхардлын нэршлийн давхардал өвчтөн буруу ойлгохоос бас сэргийлэх бас үндсэн одоо бас нэг чухал шаардлага байдаг. Жоргүй олгодог юм дээр бас өвчтөн өөрөө орж ирээ. За би парацетмол авъя гэхэд бол халуурч юм те халуун буулах энэ бол жоргүй олгож болж байгаа. Тэгэнгүүт ханиад үрчлэгэнгүүт за терафлу авнаа, парацетмол авнаа, миксафлу авнаа гэдэг байхгүй. Тэгээ өөрөө ингээ өвчтөн зохиогоод ингээ би ийм юм уuna гэдэг өөрөө өөрийгөө эмчлэх гэж штэ. Тэгэнгүүт энэ дотор нь бүгдэн дотор нь юу байдаг гэхээр бүх энэ ханиадны төрлүүдэд дандаа парацетмол, холорфенрамимилат агуулгдсан байдаг. Тэгэхээр энд бол бас ингэ байж байгаа. Парацетмол өөрөө энд 650 мг-тай. Тэнгүүд энэ парацетмол нь өөрөө бас 500 мг-тай. Энэ снип одоо ингээ бас нэг энэ дотор бас яг парацетмол нь 350 мг-тай. Өвчтөн энийг уугаад өөрөө хэрглэж штэ. Тэнгүүд нөгөө парацетмолын тум маань хитрээд өвчтөн өөрөө хордлогонд орох юу нөгөө ханиадаа эмчлэхтэй ахаад гаж нөлөө илрэх байдал илрээд байгаа. Иргэдийн дунд өвдвөл эхлээд хаана хандах вэ гэсэн асуултанд эмнэлэг биш харин хамгийн ойрхон байгаа эмийн сан гэж хариулдаг нь биднийг эмийн тухай ойлголт хэр байгааг харуулж байна. Дахин та бүхэнд хэлэхэд эм хэдийн өвчнийг ангаадаг ч гэсэн хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд маш их хохирол учруулдаг гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Бидэнд хамтдаа та бүхэнд баярлалаа үзэгчдээ. Бидний нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Эцэст нь ихэд та бүхэн эмийн зохистой хэрэглээний тухай дэлгэрэнгүй ойлголтыг авч чадсан байхаа гэж бодож байна. Хамгийн гол нь та бага насны хүүхдээсээ эмийг хол ойлгаарай. Та эмийг эмчийн заасан тунгийн дагуу заавал хэрэглээрэй гэж хүсэх байна. Ингээд танд эрүүл энхийг хүсье.